Оройн үзэгчтэй сигнал нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. Нэвтрүүлгийнхээ өмнөх дугаараар улаан чулуутын хогинцгийг онцолж байсан. За энэ манай 26 дугаар ороонд байрлах чулуу хооны цэг дээр энэ одоо хог түүж амьдардаг улсууд энэ машиныг дөнгөж 90 гутал машинээр хогоо булаацалтаж дөөшөө гардаг. Түрүү жил бол нэг 2 хүүхэд эндээ сунж нас гарсан. Энэ жил бол ер нь харьцангуй гайгүй. Гэхдээ бол бэртэж гэмтэх тохиолдол их байдаг. Энэ дээшээ хог түүж амьдардаг улсууд амьдралын баталгаа багтай. Тэгээд энээс болоод цагдаагийн байгууллагад ханддаг. Өөрсдөө нэг нэгнээ таньж бэртэж гэмтэх асуудал бол их байдаг. Нийгмээс өөрсдөө тусгаарлаж хог түүж амь зууж байгаа иргэдийн амь нас, эрүүл мэнд байнга эрсдэлд учирж байгааг онцолж тэдний буруутай үйлдэлээс болж жолооч нар хэрэгт орох эрсдэл өндөр байгааг мэдээлсэн билээ. Ер нь орж ирэхэд л ер нь хэцүү шүү дээ. Ингээд пүүн дээр зогсоол зогсож амжаагүй багт дээр үсэрч гараад хог ухаал онгочоод эхэлнэ. Хэрэлдээч нэмэргүй хилээч нэмэр байдаг. Эдний цэгийн уух нь өөрснөө эндээ хүн зогсоогоод хөөгөө туугаад дийлдэггүй. Тэгэл одоо ингээд хөдлөөж амжаагүй багт хүүтэн цастаа мастаа гот хальт үсрээд унаад нодлон хүртэл хүн өнгөрч ийсэн бас тийм асуудлууд зөндөл гардаг. Биднээс бол орж гарахад ер нь хүндрэлтэй. Байнга л хэрэлдээстэй шахуул явдаг энэ улсууд. Харин энэ удаагийн дугаараар орон нутгийн замыг сигналдаж байна. Эзэнээсээ зам тээврийн ослоогоор их гардаг гэдгээр алдартай Дархан уулан аймгийн замыг онцолж байна. За ингээд Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын нэг 110 орчим километрт яг одоо явж байна. Ер нь гадаа нөхцөл байдал бүрий тасраад одоо нэг үзэгдэл хангалтгүй эхлэл ер нь хамгийн эрсдэлтэй яг мөчлөг тооцогддог юм уу. Тэгээ ингээд энэ дээр орон нутгийн замд ингээд явж байхад одоо жолооч нарт хамгийн гол баримжаа болох хэвээр тэмдэглэлийн асуудал энд нэлээд хорцоор тавьж байна. Одоо ингээд харахад бол тэмдэглэлтэй байна тийм үү? Энэ тэмдэглэл маань уул нь бол одоо яг тавих хэмжээ нь суурин газрын доторх замд тавигдах хэвээр хэмжээгээр суурингийн гаднах зам тавигдсан байдлаар харагдаж байна л да. Нөгөө тэмдэглэл маань өөрөө ингээд одоо нүдний өмнөр жирэлцэж өнгөрөх эффект нь энэ зам дээр бол яг ингээд тохирохгүй. Гэхдээ яг хурдны тал дээр бол баг зэрэг энэ хавьд сааруулах ийм боломж байна. Энэ зам дээр байгаа дараагийн асуудал юу гэхээр одоо яг ингээд одоо яг хажуугаар өнгөрч байна. Энэ замын бусад техник хэрэгсэл чиглүүлэх хэрэгслүүдийн байдал. Одоо энд уул нь бол улаанаар 2 кант татсан байна л д. Шүн байсан бол яг одоо бүрийн үед нөгөө үзэгдэл хангалтгүй хамгийн эрсдэлтэй гэж тооцоод байгаа энэ үед чинь хичнээн цацруулагчтай байсан ч тэр маань одоо цацарч харагдах тэр байдал нь харьцангуй бага. Одоо энэс хойш хэсэг яваад одоо илүү харанхуй болсон үед бол яг энэ зүрх харагдана л та. Иймэрхүү байдлаар одоо яг нөгөө зам маань өөрөө хөдөлгөөний аюулгүй байдалтай хэр нөлөөлж байна гэдэг юм маань харагдаж байгаа. Ялч хөөгөөд байгаа хөөхгүй тэр. Сая бол гэрэл шилжүүлсэн ч гэсэн ерөнхийдөө ийм байдалтай байгаа шүү дээ. Энэ замын ажиглалын шонгийн яг цацруулж байгаа элемент ч гэсэн яг тэгээс сайн цацарч харагдахгүй гоц. Зөвхөн нэг улаан нэг бүдэг бадаг байдлаар ингэж харагдаж байгаа нь яг энэ дээр аюултай. Энэ огцом эргэлттэй хэсэг дээр тэгээд саяны энэ төмбө хаалт тавих бол яг тийм зөв хамгаалт байсан уу юу гэдэг маань өөрөө бас эргэл ярих асуудал болж байна. Нэвтрүүлгийн 10 дугаар сарын 6-ны дугаараар үзэгчтэй өхөнд Баян Чандман хүртэлх болон Жаргалан цом хүртэлх замыг хар цэгээр онцолж байсан. Нийтдээ 8 томоохон огцом эргэлттэй энэ замд жилд дунджаар 140 зам тээврийн осол гарч 15-аас 20 хүн эрдэнэт амиа алддаг юм. Энэ зам нь тэмдэглэгээ, замын өргөн, мэдээлэх самбар гээд олон зүйлийн шаардлага хангадаггүй. Энэ мэт байдлаас болж осол гарах эрсдэл өндөр байна. Осол гарах эрсдэл өндөртэй энэ замд гарч байгаа осол нь дийлэхдээ үүрээр болон үдшийн бүрэнхийгээр гардаг байна. Нөхцөл байдал тааруу энэ замд жолооч нар гэрлээ шилжүүлдэггүй, хурд хэтрүүлдэг, гүйс сэтгүүлэх үйлдэлийг буруу хийдэг, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангалгүй хөдөлгөөнд оролцох зэрэгээс болж маш олон осол гарч олон хүн хорвоогийн мөнх усыг үзүүлсээр байгаамаа. Уул нь бол замын хөдөлгөөний дүрмээр заасан 150 м-т хэрвээ эсрэг урсгалаар ирж байгаа жолоочийн нүд гялбахаар бол тэрнээс хол ч юм уу
одоо гэрлээ шилжүүлэх ёстой байгаад гэдэг боловч жолооч нар яг энэ дүрмийн заалтыг бол тэр болгон баримтлахгүй. Ер нь бол уул нь зүгээр нэг өөр дээрээ жишээлэл бодоход энэ асуудал чинь шийдэгдээд яваад тахал ёстой юм байгаа юм л та. Тэгэл өрсөөл бие биенээсээ илүү хурц гэрэл тавиал тэгэл заавал нэг ингэж дохиулчиж гэрлээ шилжүүлсэлдэг. А тэгэхээр зарим жолооч нар ингээл шууд өөртөө шилжүүлэл ингээл явчихчихлаа. Харин одоо Дархан Улаан аймгийн нутаг дэвсгэрдэх зам тээврийн осол аваар хамгийн их гардаг хар цэгийг онцолж байна. Энэ бол Хонгор сумын нутаг буюу Цайдмын хөндий гэх газар. За энэ замд нийтдээ жилд дунджаар 100 гаруй зам тээврийн осол гарч 15-аас 20 хүн бас эрдэнэ таймаа алддаг юм. Тухайлбал өнгөрсөн онд зам тээврийн ослын улмаас 9 хүн эрдэнэ таймаа алдсан бол энэ он гарсаар эхний 10 сарын байдлаар 17 хүн эрдэнэ таймаа алдаж хороогийн мөнгөсөг үзүүлжээ. За Дархан Улаан аймгийн Хонгор сум одоо бид бүгдээ хэлж занснараа Цайдмын хөндий гэдэг энэ зам одоо та бүхэн бас харж байна. За энэ зам дээр гэхэд энэ замын манаас ашиглалтын хугацаа л өнөөдөр бас дууссан байдалтай харагдаж байгаа. Энэ замын эвдрэл имтлүүд нь бас нэлээд хотгор бүтгэр за нэлээд эвдрэлтэй болсон. За энэ эвдрэлийг жолооч нар бас мэдэхгүй байдлаас бас болж хурд хэтрүүлж ирснээс болж яг энэ гүвэн дээр зохиулж бас онголтох, мөргөлдөх, шүргэлдэх за осол аваараас болж бас хүний аймнаас хохирох ийм зөрчлүүд бас нэлээдгүй байгаа. За нодлон буюу 2014 онд бол жилийн эцсийн байдлаар 9 зам тээврийн ослын улмаас нийтдээ 9 хүн зам тээврийн ослоос нас орсон бол за энэ жилийн 10 сарын байдлаар даруй нэг дахин буюу 14 хүн одоо ингээд ослын улмаас нас орсон байна. За 14 хүнээс 4 жолооч зорчигч бол яг энэ зам дээр буюу та бүгд харж байгаа яг энэ арын энэ зохиогтой энэ эвдрэлтэй энэ хэсэг дээр бас хурдтай явж хурд хэтрүүлснээс болж зам дээр бас замын эвдэрлээс шалтгаалж бас зам дээр бас хариалгаж жолооч тухайн замынхаа нөхцөл байдал тохируулж яваагүйс болж бас энэ дээр осол аваар болж дөрөвний Алтай аймнаас ирсцэн ийм дүү мэдээ бас одоо ихний 10 сарын байдлаар харагдаж байгаамаа. Тэгэхээр жолооч иргэд маань бас өнөөдөр бас жолооч иргэдээ бас анхааруулж хэлэхэд бас энэ зам маань өөрөө өнөөдөр ямар өргөн зам байгаа вэ? Ямар нарийн зам байгаа вэ? Тухайн жолооч бас өөрийнхөө замын нөхцөл байдал тохируулж яваагүйс өнөөдөр энэ осол аваар бол өнөөдөр 100% шууд гарч байгаа гэдгийг бас өнөөдөр хэлхэн зүйтэй баг. За өнөөдөр Дархан Улаан аймгийн хэмжээнд зам тээврийн осол хэрэг бас гаргаж байгаа энэ нийтээ 60-40% жахаа энэ зам дээр гарч байгаа учраас өнөөдөр бид бүгд энэ яг энэ Дархан Улаан аймгийн Хонгор сумын энэ зам тээврийн ослын хар цэгээр өнөөдөр яг бид нар тогтоож байна. Энэ замд бүрэн шинжилэл хийх хугацаа нь болсон ч хариуцсан байгууллага болох Дархан Адзаа компани шинжилэл хийлгүй өнгөц эвдэрлийг засах хагархайг нөхөх мэт байдлаар ажиллаж байгаа юм байна. Мөн замын эвдрэл хэрэгс хэтэрсэн осол аваар их гарч байгаа 12 км замд өнгөрсөн онд хучлт хийсэн ч шаардлага хангаагүй учраас энэ жил дахин хучлт хийж засвар хийжээ. Харин осол хамгийн их гардаг Цайдмын хөндийн 6 км замд Ашид мөнхийн зам гэх сайхан нэртэй компани нэрнээсээ өөрөөр ажиллаж замын хучлтыг чанаргүй хийчихэд дахин сайжруулах ажлаа хийлгүй орхин явжээ. Ашид мөнхийн зам компани гүйцэтгсэн зам мөнхийн байж чадаагүйг үзэгч та бүхэн харж байна. Яг Цайдмын хөндийд байгаа 6 км автозам дээр бол засвар ашигт хийдэг. Энд бол 14 онд Ашид мөнхийн зам гэдэг компани авч засвар шинжилгээ хийгээд дутуу болсон гэдэг үндслээр энэ жил хийх байсан боловч зөвхөн нөхөөсөө ажиллаа хийчихэд давхар 3 см хучлалтай ажиллаа хийдгүүгээр хөрөнгө байхгүй гэсэн шалтгаанаар огт ажил хийгдэг яваад гэсэн энэ хөрөнгө үнээс одоо бол манай мэргэжлийн албан байгууллага мэдэхгүй. Тэгэхдээ бол энэ зам дээр ослоор гарч шалтгаан бол хучлалт хийгээгүй бас холбоотой. Хоёрт нийт асфальт бетон хучлалтай автозамын ашиглалтууд бол 15 жил болж дахин засвар шинжилгээ ажил хийгдэх гэсэн нормтой байдаг боловч 98 онд хийгдсэн бол 2014 онд 16 жил болсон дараа хийх зуг нь хугацаанд хийгдсэн юм байна. Тэгээд шинжилгээ хийгдсэн замын нэг компани 6 км-ийн замын ажлаас бол тухайн яг Цайдмын хөндий дээр бол замын чанар юм уу. Тэгэхээр өнөөдөр бол яг энэ зам дээр бол одоо өнөөдөр манай Дархан Улаан аймгийн яг энэ олон улсын яг энэ төв магистрал замыг бол Дархан Адзаа компани буюу аршил үйлсийн тэмдэглэлийн хариуцах ёстой. Тэгэхээр өнөөдөр манай Дархан Адзаа компани бас өнөөдөр яг энэ тэмдэглэлийн юмнууд нь нэлээд бас ховор. За саяхан энэ хавар ашиглалтанд орсон энэ зам маань бас 7 сард сая энэ зам маань ахаад нодлон хүүтэнд 10 сард ашиглалтанд ороод эвдрээд
дахиад нөгөө техникийн юу хардлага хангаагүй гэдгээс энэ жил 7 сард ашиглалтанд дахиад орсон 7 сарын 10-ны үеэр ашиглалтанд орсон. За энэ яг энэ зам яг дагуу ганц нэг тэмдгүүд маань гэхээс за бусад замууд дээр бол тэмдэглэл бол байхгүй. Тэгэхээр энэ замын тэмдэглэгийг даруй байх ер нь шаардлагатай. Жолооч иргэдэд анхааруул зорилгоуд нар бас гэрэл ойлгогчтой стандартын энэ тэмдэгнүүдийг тавих нь зүү шаардлага юм а гэдгийг бас хэлэх зүйтэй байна. Жолоочнууд бас тэгэл хэцүү шттэ зам янзлал яг тодорхой хэмжээнд яг стандартын дагуу тавихгүй тэгэл хамаагүй энгийн тавьсан тэгэл хонгор гууд иргэн зэвдэгтэй газар нэг ус солигтой янзлж чадахгүй жил болгоно янзлан тэгэл одоо тавиад одоо яг энэ хэсэг чинь яг зохиотой нэг хэсэг өчнөө жил энэ дээр л тэгэл янз янзын аваар бас гарцсан юм чи тэгээд бас жолооч нар бас хурдмудаа хуралхаас гадна тэгэл хамгийн гол зам тэгэл хэцүү шттэ замын ажиллагаа тэгэл зам ам яг тавьж байгаа компаниуд өлегтэй тавьж бас арай чанартай байна тий. Ер нь хэцүү шттэ энэ нарийнхан тэгээд эрний тэмдэглэлгээ багтай. Тэгээ ер нь бол энийг одоо арчилдаг байгууллага гэж ер нь байд юм уу тий. Тиймэрхүү л хэдийн. Тэгээ энэ одоо энэ зам чинь ингээд явж яхад бол нүх мөх ихтэй шттэ ер нь. Стандартын дагуу замын өргөн 7 м байх ёстой. Гэтэл энэ замын зарим хэсэгт замын өргөн нь 6 м ч хүрэхгүй байгаамаа. Энэ хоёр машин багтаж зөрөхөргүй байдлыг үүсгэж байгаа юм. Үүнээс болж хоёр автомашин хоорондоо шүргэлцэх, мөргөлцөх, тэрч бүхэл онхолдох, за мөн хүний амнаас эрсдэх байдлыг дагуулж байгаа юм. Дархан Улаанбаатар хоёрын хоорондох зам бол ер нь аюул муудсан. Зарим газараар нь шинжлэгдэж тавигдаагүй болохоор энэ онхол ихтэй. Тэгээд нарийнхан шөнө явахд аюул хэцүү шүү дээ. Ер нь 60 км/цагаар зөвшөөрөгдсөн зам дээр одоо 3 м гэх мэтлэнгээр. Одоо хурдны зам дээр бол игнэний өргөнийг 75 та төсөлсөн байхад бол бас нэг хайхтар буруутахааргүй ч байдаг юм уу тий. Тэгж хийсэн байхад бол болохоор байгаа шүү дээ. Ачааны автомашины зөнгөлөх хөдөлгөөнтэй автозам дээр бүр даашаа 4 м-ээр нэг игнэний өргөнийг тооцох хэрэгтэй гэсэн тийм тооцоо байдаг. Гэтэл одоо яг манай энэ орон нутгийн зам дээр ямар асуудал байна гэхээр одоо зорчих хэсгийн өргөн нэг 6 хагастай 7 хүрэхгүй тиймэрхүү хэмжээтэй л байна одоо яг энэ хэсэг дээр. Замын найсан шалтгаан бол ер нь энэ замын эрчим ихснээс болоод ялангуяа энэ Орос улбаны улсаас хүн таацын тэргүүд тээвэр хийж байгаа. Хоёрт нь манай барилгын салбар өшөө ажлууд ихсээд Эрдэнэт хөвсгөл рүү зам нэгдсэн учраас энэгээр явж байгаа хүн таацын тэргүүд ялангуяа хоёр машин хоорондоо зөрөхтөө нөгөө замын зорчих хэсгээр багтахгүй улмаас хөвөөргөө зөрдөг учраас тэн дээр л зам эвдэрдэг байхгүй. Тэгэл тэндээс нэг бяцарсан замаас дороо агарал үсээд тэрнийхэн дагуу нөгөө өвөл хаврын овоолт суултаараа зам эвдэрчээ. Тэрэн дээр нь нэмж их засвар ажиллагаа хийгдэх байгаа. Зөвхөн дархан хадсаа урсгал засвар нөхөөсний ажил битэм гагнаас зөвхөн ийм л ажлууд хийгдэж байгаа учраас энэ зам бол ашигтай хугацаа туусантай холбоотой эвдрүүд гарч байгаа юм. Ер нь одоо ингээд энэ замыг болж өгдөг бол хоёр урсгалтай энэ төр бодохшгүй их гоё болно шүү дээ тий. Одоо зүгээр нэг урсгалтай сөрөг хөдөлгөөнтэй энэ зам дээр чинь шөнө явахад бол их хүнд. Тэгээд энэ хаа сайгууд гэв гинтгэлэг нүх гараад ирдэг. Өнөөдөр байхгүй байсан нүх маргааш нь бий болчихсон байж байгаа. Тэгээд тэрийг мэдэхгүй очиж мөргөөл ингээд аваар ослох их л гарч байгаа юм. Дархан Улаан аймгийн замын цагдаагийн газрын судалснаар өдөрт 15,000 машин Дархан хотоор дайран өнгөрч байна. Энэ нь Орос улбаны улстай харилцан визгүй зочдог болсонтой холбоотой бөгөөд чанаргүй замаар зочих тээврийн хэрэгслийн эрчим нэмэгдсэн нь эргээд осол аваарын тоо нэмэгдэх нэг шалтгаан болж байна. Осол шалтгаан нөхцөлийг бид нар юу гэж үнэлж байгаа гэхээр энэ жил хоёр улсын иргэд Орос улбаны улс руу бас визгүй зорчих бас ийм нөхцөл бас бүрдсэж бас энэ хил рүү визгүй зорчих байгаа учраас Орос руу за энэ рүү зорчих бас хөдөлгөөн бас нэлээд ихссэн. За түүнчлэн бас энэ хавар үе 4 сард 5 сард Хөвсгөл аймгийн бас хар зам буюу яг энэ төв магистрал зам бас нэгдснээр бас энэ урсгал чиглэл нилээдгүй өссөө. Тэгэхээр бас энэ Дархан аймгийн нутаг дэвсгэрээр дайр өнгөрж байгаа тээвэр эслэдийн тоо даруй нэг дахин өссөн. За энэтэй уялдуулан бас хөдөлгөөн нэвтрэл ихсэж байгаа учраас бас энэ осол аваар маань бас гарж ийна гэдгийг бас ийм шалтгаан нөхцөлийг бид нэр бол ингэж дүгнэж байгаа.
Тэгээд тэрнээс гадна одоо манай энэ хот хооронд явж байгаа жолооч нарын нэг айхтар нийтлэг дутагдлууд ерөөсөө шүн явахаараа гэрэл шилж үлдэггүй. Тэгээд бид рүү нэг зорчтойг явж идэг штэ. Тэгээд бид нарыг ингээ явж яхад энэ өсгөчтэй гэрэлэнтэй тавихаар хоригддог. Тэгсэн мөртөө нөгөө энгийн жолооч нарын тэрүүд одоо тэр Японы нөгөө өндөр үнэтэй машинуудад өөрсдөө цаанаасаа өсгөчтэй гэрэлтэй тэднийг шилжүүлдэггүй. Тэгэд ер нь миний хүсэлтүүд энэ гэрлийг ер нь замын цагдаагийн газар нэг жигдрүүлээд өгвөл бүгдээрээ л адилхан жигд гэрэлтэй хэрэгтэй байх юм. Тэгээд тэрнээс гадна одоо энэ зам дээр мал аягүй хөлчдөг. Тэр ямар ч хамаагүй гадар ерөөсөө малаа туугаад гарч идэг зүгээр зогсцсон л байж идэг ингээд хүндээ зам бол. Дархан чиглэлийн замаар зорчиж байгаа жолооч нарын дундаж хурд 120 км байдаг гэдгийг жолооч нар өөрөө хэлж ирсэн. Тэгвэл орон нутгийн замын дээд хурд 80 км байх заалттай. Тиймээс чанар муутай замаар зорчиж яваа гэдгээ жолооч та бүхэн ухамсарлаж хурдаа хэтрүүлэлгүй шөнийн цагаар зорчиж явбал гэрлээ шилжүүлж явахыг анхааруулъя. Үзэгчтэй өхөнд Дархан уулан аймгийн орон нутгийн замын нөхцөл байдал ямар байгааг үзүүллээ. Тэгвэл одоо замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Дархан уулан аймагт ямар ахиц гарсан мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр Дархан уулан аймгийн замын цагдаагийн засгаас ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг одоо хүргэе. Дөрвөн сумтай 92-оос 98 мянган хүн амтай энэ аймагт энэ онд зам тээврийн осол зөрчлийн тоо тодорхой хэмжээнд буурсан хэдий ч зам тээврийн ослын улмаас амиа алдах иргэдийн тоо нэмэгдэх болжээ. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагуудад танилцуулж хөдөлгөөний аюулгүй байдал осол хэрэгээс өрчлөн сэргийлэх ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Дархан уулан аймгийн нутаг дэвсгэрдэх автозам замын байгууламж хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн нөхцөл байдал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан байгаа тэр төлөвлөлтөнд дүн шинжилгээ хийх, шалган зааварчлах ажлын өдөртөмжийн дагуу замын цагдаагийн газрын тодорхой бүрэлдэхүүн аймгийн нутаг дэвсгэрт 2 дахь удаа ажиллалаа. За өнгөрсөн өдрүүдэд энэ ажлын хэсэг ажиллаад аймаг орон нутгийн замын тэмдэглэл, замын зохион байгуулалт өөрчлөх шаардлагатай уулзраг арцуудын энэ нөхцөл байдлыг бол танилцуулсан байгаа. За энэ ажлын хэсгээр замын цагдаагийн газраас техник замын ялтын тасаг өрсөн сэргийлэх хилцээс бас хүмүүс урьж аймаг орон нутгийн энэ замын нөхцөл байдал энийг бас судалгаа дүн шинжилгээ хийлгэж энийг бас гэмтрэгээс урсан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ажилд бас танилцуулсан байгаа. За энэ ажлын хэсгийн дүгнэлт энэ урьдчилсан байдлаар хийгдэж байгаа ажлуудаа бол аймгийн орон нутгийн удирдлагууд танилцаад эх оныхоо төсөвт замын тэмдэглэлгээ, уулзраг гарцлын өөрчлөлт энэ бүх юмнуудыг бол цогцоор нь шийдэг байдаг байдлаар ингээд манай удирдлагууд ингээд ажиллаж байгаа. Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль шинжлэгдэн хэрэгжиж эхэлснээс хойш Дархан уулан аймагт тодорхой хэмжээний зүйл сайжирж байгаа юм байна. Тухайлбал жолооч нар цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох явдал багасж байна. Мөн хамгаалах бүсээ зөөх явдал нэмэгдэжээ. Шинэ хууль хэрэгжснээс ахуулаад манайхан 8 сарын согтуугаар тээвэрс жолоодсон жолооч бол 108 байсан. Энэ 9 сараас ахуулаад шинэ хууль хэрэгжсэнтэй ахуулаад 41 болсон. Буурсан, харьцангуй буурсан. Жолооч нар шинэ хууль хэрэгжсэнтэй холбогдуулаад бас хамгаалах бус зорчигчтойгоо жолооч нь хэрэгэлдэг болсон. Энэ дээр энэ шинэ хууль хэрэгжсэнтэй маш юун дээр хамгаалах бус хэрэгэлтэнтэй бол маш сайн байгаа. Дарханд хангалтгүй хэрэгжиж байгаа гол зөрчлүүд нь жолооч нар бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох, гэрлээ шилжүүлэхгүй байх, за мөн зорчигчийн тоог хэтрүүлэх гэх мэт зөрчил зөнхөлж байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ сайтар биелүүлж өөрийн болон бусдын амнаас эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй тулд хөдөлгөөндөө соёлтой оролцохыг анхааруулъя. За мөн замын цагдаагийн газраас байнга шалгалт явуулж байгаа гэдгийг санаарай. Энэ зөвхөн Дархан уулан аймгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт хамаатай биш, нийт жолооч нарт хамаатай гэдгийг жолооч та бүхэн анхаараарай. Ингээд Дархан уулан аймгаас сигнал нэвтрүүлгийн ээлжид дугаараа бэлтгэн хүргэлээ. Нэвтрүүлгийн давталтыг түрүү гарагийн 11 цаг 30 минутаас хүлээн авч үзээрэй.